За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За энэ хуулийн төслийн талаар бас нэмж одоо мэдээлэл авах, бас сайн ярилцах зүйл байгаа болов уу гэж ингэж харж байна. За сургууль салбаруудад бас одоо нийгмийн ажилтнууд байгаа. Эрүүл мэндийн салбарч гэдэг юм уу, боловсролын салбар, сургууль гэдэг. За түүнээс гадна хорооны нийгмийн ажилтан гэж бас байгаа. За суман дээр болохтойгоо зэрэг одоо зөвхөн сумын тамгийн газарт одоо нийгмийн ажилтан гэж байгаа. Бүтэн сум хариуцсан. Түүнээс одоо хөдөө суман дээр бол сумын одоо баг дээр нийгмийн ажилтан гэж одоо байхгүй тийм ээ. Тийм учраас энэ сая их чухал нөгөө салбар дундын уялдаа холбоо гэж ярьж байна. Яг энэ үүнтэй адилхан нутаг дэвсгэрийн бас энэ юуг асуудлыг бас сайн бодож үзэх шаардлага байна уу гэж ингэж харж байна. Тэгэхгүй бол одоо миний ойлгож байгаагаар энэ хуулийн батлагдсанаар бол одоо ийм нийгмийн ажилтны ийм мэрэгжлийн холбоотой болох гэдэг шиг. Мэдээж нөгөө төрийн зарим үүргийг одоо төрийн бус байгууллага мэрэгжлийн холбоодоор гүйцэтгүүлэх гэдэг энэ төрийн нэг чухал одоо бодлогын нэг хэсэг нь энэ мөн л дөө. Гэхдээ энэ дотор ч одоо боловсролын салбарын нийгмийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарын нийгмийн ажилтнууд, баг хорооны нийгмийн ажилтнууд, сумын одоо тамгийн газрын нийгмийн ажилтнууд ч гэдэг юм. Ингээд тусдаа одоо харьяалагдж байгаа ийм одоо бүтэц бүрэлдэхүүнтэй хүмүүс учраас эдгээр чи яг одоо нэгдэж нийлж нэг дээвэр дор нэг холбоонд харьяалагдж чадах уу? Эн чинь бүр цаашаа задраад одоо юу гэдэг боловсролын салбарын нийгмийн ажилтны холбоо, баг хорооны нийгмийн ажилтны холбоо гэд ингээд явчихгүй юу? Тэгтэгэн зэрэг энийгээ ер нь яаж харж байгаа юм бэ гэдэг дээр бас нэг хариулт хэлээч. Тэгээ ер нь цаашдаа миний бодож явдаг зүйл бол энэ нэг хуулийн төсөл санаачлал баахан төсөв дээр зардал нэмэл тэгэл одоо намар бол төсөв батлах болохоор төсөө буулгаач гээл оролцоод ундаг штэ. Тэгэхээр энэ төсөв дээр зардал нэмэхгүй ачаал нэмэхгүй байх тал дээр бас ямар одоо боломж байгаа юм бэ гэж ийм нэг хоёр одоо үндсэн асуулт хариулт хэлээч. За хууль санаачаас хариулах уу? За Саранчулуун гишүүн хариулъя. За Хос хоёр гишүүний асуултанд хариулъя. За нийгмийн ажлын мэрэгжлийн холбоод бид нар 20 жилийн өмнө анх Монгол Улсын боловсролын сургууль дээр Английн одоо школоор нийгмийн ажлын хөтөлбөрүүдийг боловсруулад явж исэн. За Монгол Улсын сургууль болохоор Герман школоор нийгмийн ажлуудыг бас нэлээд зааж ингэж явсан. За тэндээс салбарлаад манай ангаах дээр болон нийгмийн ажлынхаа ингээд нэг тэнхим байгууллагатай явсан. За шинжлэх ухааны технологийн сургууль бас нийгмийн ажлын тэнхимтэй. За тэгэхээр энэ тэнхим буюу анхны нөгөө нийгмийн ажлын пионерууд маань өөр өөрийн төрөлжсөн юм холбоотыг байгуулсан байгаа. За одоогоор нэг 6 төрлийн холбоо байгаа. За энэ холбоотын дотор нь гишүүд нь хэн байдг вэ гэхээр тухайн салбараар ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд буюу илүү төгсөгчд маань байгаа гэсэн. Тэгэхээр салбар бүрийн төгсөгчд би даасан өөрсдийн холбоотой. За тэрнээс өмнө бид нар нийгмийн ажлын багш сурагчдын холбоо гэдэг ийм бас байгууллага байдаг. Тэндээ энэ бусад холбоо нийлээд бид нар тэр одоо мэрэгжлийн удирдлагаар хангах сургалт, хичээл заадаг бол хичээлийнхаа хөтөлбөрийг сайжруулах зэрэг олон асуудлууд төр хамтарч ажилладаг байсан. Тэгэхээр одоо ингэж хэлвэл нэг хэлцэхгүй байх. Бусад салбар мэрэгжлүүдийг бодвол манай нийгмийн ажилтнууд буюу одоо байгаа энэ мэрэгжлийнхэн маань харьцангуй бие биентэйгээ одоо уялдаа холбоо сайтай. Нэгдсэн холбоондоо энэ холбоод нь өөртөө салбар гишүүд болж орохоор ийм зохицуултыг бас хоорондоо ярьсан байгаа. За мөн энэ хуулийн төслийг боловсруулах санаачлах явцад тус холбоодын саналууд бас оролцож ингэж төлөөллүүднээс оролцож боловсруулсан гэсэн үг. Тэгэхээр энэ тал дээр бол санаа зовох зүйл бол бага бах. Таны хэлсэн төсөв дээр гэдэг дээр эхний удаад бид нар ер нь бол яг одоо нийгмийн ажил гэдэг бол түрүүн их насан гишүүн бас хэлжсэн сэтгэл зүйн үйлчлэгээтэй юугаараа ялгаатай юугаараа өөр юм бэ гэдэг. Тэгэхээр сэтгэл зүйн асуудал, сэтгэл зүйн өвчин хоёрыг бид нар ялгаж харах хэрэгтэй. Тэгэхээр нийгмийн ажилтнууд жишээлбэл сэтгэл зүйн одоо асуудалтай хүмүүст үйлчлэгээ үзүүлэхэд жишээлбэл ажлын байрныхын дээр өрөө таслах хувийн орон зайнууд хэрэгтэй байгаа. Тиймэрхүү одоо ажлын орчин, ажлын байрны тодорхойлолт тусгацсан зүйлүүд дээр тухайн төрийн одоо байгууллага өөрсдөө энэ хуулийн тодорхойлогдсон дагуу орчин нөхцөлийн бүрдүүлэх үүргийг хүлээж байгаа ийм бүтцэл байгаа. Одоо энэ хуулийн төсвөөс гарч ирж байгаа гол зардал нь юунд байгаа вэ гэхээр 4-5 салбар дундын одоо байгаа одоо нийгэм хүн амь зүй мэдээлэл өгөгдлийг цэгцлэх, за хооронд нь шилжих тогтолцоог нь мэдээллийн цэгцлэх ийм зардлуудаас тусгагдж байгаа. За тэр зардлаараа
тэр зардал нь боцноос харьцангуй бас багаар тусгаж байгаа ер нь бол. Тэгэхээр энэ дээр бас манай цахим яамнаас бас хүмүүс оролцож байгаа. Одоо төлөөлөлт энэ дээр бас шийдлүүд байгаа. Тэгээд эхний ээлжинд хоорондоо системийг уяад ингээд одоо байгаа хийгдэж байгаа зарим системд уялдуулчих юм бол бид нар үйлчлүүлэгч иргэн дээр үүсэж байгаа ачаалал зардлыг нэгдэлтэй бас бууруулж байгаа. Ийм үр ашигтай. Тэгэхээр энэ дээрээс нэмж ажлын хэсгээс нэмж тайлбарыг бас би одоо сонсоосоо гэж хүсэж байна. За тэгээ бусад саналыг бол ялангуяа хороо халамжийн асуудал дээр бид нар аймаг болгоны нийгмийн ажилтнуудтай онлайнаар нэг бүрчлэг хуулиар танилцуулаад тойроод бас явж байгаа. Тэгэхээр энэ дээр бас тэр ирсэн саналуудыг ажлын хэсгийн хүрээндээс нэмж сайжруулнаа. Баярлалаа. Тий. Ажлын хэсгийн хариулах уу? За нэг номерын микрофон. Түрүү таны асуусан чинь салбар бүрт ингээд нийгмийн ажилтнуудын судалгааг бид ингээд гаргасан байгаа. Ихэнх нь төрийн байгууллагад ажилладаг гэдэг баг хорооны халамжийн тэгээд хүүхд хамгаалан гэх мэт ийм олон салбарын нийгмийн ажилтнууд байгаа. Энэ хүмүүсийн хувьд мэрэгжлийн хувьд нэгдэн нийлэх ийм бүрэн боломжтой. Жишээ нь би бол өөрөө хуульчтай холбооны гишүүн. Монгол хуульчд 7,000 хуульчд энэ холбоонд хариулагдаад 12 салбар ажиллаж исэн ч гэсэн үл хамааран энэ холбоонд нэгдэд ажиллаад ирсэн юм 10 жил болж байгаа юм зохицуултаа байна. Тэгэхээр нийгмийн ажилтнууд бол мэрэгжлийн хувьд нэгдэн нийлэх тал дээр бол гайгүй асуудал багтаа байна гэж бид нар урьдчилсан байдлаар холбоотуудаа санал солилцсон байгаа. Төсвийн хувьд бол энэ жилдээ одоо эхний гараан дээр ингээд 1 тэрбум мас хэтэрхээргүйгээр зардлын тооцоог ахиж шинжилж гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл мэдээллийн сан холбоог байгуулах